안녕하세요. сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа маш их баяртай байна. За, өнөөдөр бидний хичээл 하기가 어때요 гэсэн сэдвийн доор өрнөх болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажил хийх ямар байна гэсэн сэдвийн доор өнөөдрийн маань хичээл өрнөнө. За, нараа өнөөдрөөс эхэлж шинэ ажилд орсон байгаа. Чольсуу гэдэг шинэ танилтаа болсон байгаа. Энэ хоёр хүний хоорондын харилцан яриаг сонсоод шинэ үгтэйгээ танилцсан, мөн дүрмийн тайлбартайгаа танилцах болно. За, ингээд хичээлд орцгоё. За, хоёр хүнийхээ харилцан яриаг, нараа чольсун хоёрын харилцан яриаг эхлээд солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод сонссныхаа дараа нэмэлт тайлбар хийж өгье. 자, 원어민 목소리로 들어보겠습니다. 식당은 어디에 있어요? 저기에 있어요. 탈의실은 어디에 있어요? 저 뒤에 있어요. 같이 가요. 미안해요. 괜찮아요. 자, та бүхэн сонслоо. харилцан ярианд гарсан шинэ үгнүүдтэйгээ танилцъя. За, 식당이 어디에 있어요 гэж асуусан байгаа. 식당 гэдэг нь ганц гэсэн үг. За, 어디에 гэдэг нь 어디 гэдэг нь хаана. Гэндээ асуухтаа хаана байгаа юм бэ гэж асуухтаа 어디 гэж асуух нь. За, 식당이 어디에 있어요 гэхлээрээ ганц хаана байдаг юм бэ гэсэн үг болж байна тийм ээ. За, дараагийн үг маань 저기에 있어요 гэж хэлсэн байгаа. 저기 гэдэг нь болохоор тэнд гэсэн үг. 자, 탈의실은 어디에 있어요? 탈의실 гэж шинэ үг гарч ирж байгаа. Энэ маань хувцас солих өрөө гэлж байгаа маа. За, 저 뒤에 있어요 гэж хэлсэн байгаа. 저 뒤에 гэдэг нь тэрний ард гэсэн үг. 같이 가요 гэж хэлсэн. 같이 гэдэг нь болохоор хамт гэсэн үг тийм ээ. 가요 гэдгийг бид нар үзсэн байгаа явах гэсэн үг. 괜찮아요 гэсэн үгнээс гаралтай 괜찮다 гэдэг нь 괜찮아요 гэж ярианы хэлбэр төвөрсөн байгаа. За, энэ нь зүгээр гэсэн үг юм аа. За, 식당이 어디에 있어요 гэхлээр ганц хаана байгаа юм бэ гэсэн асуулт болж байгаа юм аа. За, 저기에 있어요. тэнд байгаа гэж хэлсэн. 탈의실은 어디에 있어요? хувцас солих өрөө хаана байгаа юм бэ? 저 뒤에 있어요. тэрний ард байгаа. хамт явъя. 미안해요. уучлаарай. ингээ янз бүрийн олон юм асуугаад уучлаарай гэж хэлсэн мэ. зүгээр. 괜찮아요 гэж хэлсэн. За, дараагийнх дэлгэрэнгүй тайлбарт оръё. 여기, 저기, 거기 гэсэн үгнүүд гарч ирж байгаа. За, энэ маань байрлалыг төлөөсөн үгнүүд тийм ээ. Яаж ярьж байгаа хүнтэй хүний байгаа газрыг миний ойролцоо байгаа газрыг бол 여기 гэж хэлэх юм нэ шүү. Тэгэхээр 거기 гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр 거기 гэхлээрээ надтай ярьж байгаа хүнтэй хол байгаа газрыг тухайн тэр миний үгийг сонсож байгаа хүний ойр орчныг 거기 гэж хэлэх юм байна. 저기 гэдэг нь болохоор надаас ярьж байгаа хүнээс хол байгаа газрыг байрлалыг 저기 гэж хэлэх юм. За, 저기, 여기, 거기 гэсэн үгнүүдийн жишээг харцгаая. жишээ өгүүлбэр хэдэн өгүүлбэр дурдъя. 여기가 어디예요? Энэ ямар газар вэ? 여기가 гэсэн байгаа тийм ээ. 여기가 энэ ямар газар вэ гэж асуувал 여기가 어디예요? Энэ хаана бэ нэ гэсэн утгаараа. 여기에 앉아요 гэсэн үг байгаа. энд сууно, 여기에 앉으세요 гэж бас хүндэтгэлийн хэлбэрээр хэлж болно. 여기 гэхлээр энд тийм ээ. 거기에 뭐가 있어요? тийм ээ. тэнд юу байдаг вэ гэсэн өгүүлбэр болж байна. 회사는 저기에 있어요. миний ажилдаг газар, манай албан газар бол тэнд байгаа гэсэн өгүүлбэр. За, 저기가 남산이에요. тийм ээ. тэнд 남산 байдаг. 저기가 남산이에요 гэхлээр тэнд 남산 байдаг. тэнд хол байгаа газрыг хэлж байна. 내일 거기에 가요 гэсэн үг байгаа. маргааш тийшээ явъя. 거기 хоёр хүний мэдэж байгаа бас газрыг хэлнэ. 거기에 тийм ээ. тийшээ тэр хоёр хүн мэдэж байгаа газрыг хэлж байгаа юм аа. За, ерөнхийдөө бол 여기, 저기, 거기 гэдэг газар үгүүд бол энэ тэнд гэсэн байрлалыг төлөөсөн үг юм байна гэдгийг ойлголоо. За, дараагийн хэсэг маань бидний харилцан ярианд гарсан
одоо одие, йогие гэдгийнхаа е орж ирж байгаа тийм ээ. Энэ монгол хэлний одоо өгөх орчхын тийм ялгалын дэтэй гэж бас ойлгож болно. Ойролцоо утгаараа. Гэхдээ бас тухайн байдлаас шалтгаалж бол бас өөрөөр орчуулагдах тохиолдол гардаг юм аа. Ихэвчлэн бол байрлал буюу чиглэлийг бол заасан үг юм. За, үүнийг одоо жишээн дээр харуулъя. Хүснэгтээ хараад тайлбар хийж өгье. За, хүснэгт маань чиглэл буюу байрлалыг заасан е гэсэн жишээ байгаа. За, 식당은 저 뒤에 있어요 гэдэг өгүүлбэрийн 뒤에 энэ е маань одоо байрлалыг заасан е, тийм ээ. Ганц тэрний ард байгаа гэсэн өгүүлбэр болж байна. За, дараагийн өгүүлбэр маань 책은 책상 위에 있어요. Мөн байрлалыг заасан байна. 위에 одоо дээр, ном ширээн дээр байгаа гэсэн өгүүлбэр байна. За, 시장에 байрлалыг заасан мөн е орж ирж байгаа. 물건이 많아요. зах дээр бараа их байдаг гэж орчуулна. 나는 날마다 회사에 가요. Би өдөр болгон ажилдаа явдаг. Чиглэлийг заасан е. 여름에 몽골에 가요. хоёр удаа давтаж орсон байна. Зун Монгол явдаг. Зун Монгол руу явдаг гэж орчуулсан ч болно. 여름에 몽골에 가요 гэсэн өгүүлбэр байна. За, иймэрхүү янзаар өгүүлбэр одоо байрлалын маань е, байрлалын маань одоо байрлал буюу чиглэлийг заасан е маань өгүүлбэрт ингэж орд юм байна гэдгийг ойлголоо. За, дараагийн үзэх хэсэг маань ерөнхийдөө бол бидний саяны сонссон одоо харилцан яриа маань ерөнхий тайлбар маань ийм байгаа. За, харилцан яриагаа дахин нэг сонсоод хэр зэрэг ойлгомжтой байна уу та бүхэн шалгано. За, харилцан яриагаа дахиад нэг сонсцгоё. 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 식당은 어디에 있어요? 저기에 있어요. 탈의실은 어디에 있어요? 저 뒤에 있어요. 같이 가요. 미안해요. 괜찮아요. За, тайлбараа сонсоод дахин сонсголоор илүү ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За, хоёр дахь хэсэг маань бол бас мөн нараа чөлсөн хоёрын хоорондын харилцан яриа байгаа. За, эхлээд одоо солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод нэмэлт тайлбараа хийцгээе. За, 원어민 목소리로 두 번째 회화를 들어보겠습니다. 일하기가 어때요? 재밌어요. 한국말 배우기가 어때요? 한국말 배우기가 조금 어려워요. 어떻게 공부하고 있어요? 한국어 교재를 보고 열심히 공부하고 있어요. 자, 일하기가 어때요? ажил хийх ямар вэ гэж асуусан байна. За, 일하기가 гэхлээр бичгтээ бол 일하기가 гэж бичнэ. хэлэхдээ 일하기가 нөгөө real гэдэг үсэг маань одоо хэгийн хийт гэдэг тийм ээ монгол хэлний хэ гэж хэлсэн өмнө орохлоорэ нөгөө хэ маань бараг сонсогддгоо шууд нөгөө real үсэг маань дараагийнхаа ишгтэй нийлээд ирээр дуудагддаг. Тэгээд 일하기가 어때요 гэж хэлж байна. За, ажил хийх ямар вэ гэсэн үг. За, дараагийн маань 재밌어요 гэж хэлсэн тийм ээ. Сонирхолтой байна. ажил хийх зүгээр гайгүй юм байна гэсэн утгаараа. 한국말 배우기가 어때요? дахиад 배우기가 гэж орж ирж байгаа. Солонгос хэл сурах ямар вэ? Тийм ээ. ажил хийгээд бас хажуугаар сурж байгаа нараа 한국말 배우기가 조금 어려워요 гэж хэлсэн. солонгос хэл сурах баг зэрэг хэцүү байна. 조금 어려워요. хэцүү байна гэж байгаа. 어떻게 공부하고 있어요? гэд асуусан. Яаж одоо солонгос хэлээ сурч байгаа юм бэ? Яаж сурч байгаа вэ? Тийм ээ. ямар аргаар сурч байгаа вэ? 어떻게 ямар аргаар сурч байгаа вэ гэсэн чинь 한국어 교재를 보고 열심히 공부하고 있어요 гэж хэлсэн. солонгос хэлний сурах бичгээ үзээд идэвхтэй баг зэргийн бэрэлт гаргаад сурч байгаа гэсэн өгүүлбэр болж байна. За, бидний өгүүлбэрт гарсан одоо бидний сая харилцан ярианд гарсан 일하기가 гэсэн үг маань бол 일하다 гэдэг сурах гэсэн одоо өгүүлбэрээс гаралтай. солонгос хэлэнд бол 일하기가 기 гэж хойно залгах юм бол нэр үг болчдөг. нөгөө үүлэг маань нэр үг болж хувирсан. Энийг жоохон байж хагаад хүснэгтэн дээр дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За, ажиллах гэсэн үг тийм ээ. 일하다 гэдэг нь ажиллах гэсэн үг. За, дараа нь отота.
어때요? 일하기가 어때요? гэж асуусан байгаа. 어때요 гэдэг нь ярианы хэлбэрт орсон ототта гэдэг одоо анхны хэлбэрээс бий болсон үг байгаа. Ямар, яаж гэсэн аргаар одоо тайлбар орчуулагдаж болно. За, 배우다. 한국말 배우기가 어려워요 гэж асуусан. 어때요 гэж асуусан байгаа. 배우다, 배우기가, 배우다 гэдэг үгнээс гаралтай сурах гэсэн үг. 배우다 гэж хэлнэ. Тэгээд 배우기가 гэж одоо нэр үг болж хувирсан байгаа. Дараа нь нараа маань 한국말 배우기가 조금 어려워요 гэж хэлсэн байгаа. 어렵다 гэдэг үгнээс 어려워요 гэж гарсан байгаа. хэцүү, хүнд. Одоо ямар нэгэн юм хийхэд хэцүү, хүнд гэдэг утгаараа 어려워요 гэсэн үг байгаа. За, 어떻게 공부하고 있어요? ямар аргаар сурж байгаа юм бэ гэж асуусан. 공부하다 гэдэг нь болохоор сурах гэсэн үг. сурах гэсэн, монголоор сурах гэсэн одоо анхны хэлбэр байгаа. 자, 한국어 교재를 가지고 공부하고 있어요. 교재를 보고 공부하고 있어요. гэж байгаа. 한국어 гэдэг дээр анзаарах зүйл 한국어 биш тийм ээ. Нөгөө гээ гийгүүлэгч маань инээр дуудаж байгаа. Яг л дараа нь ишиг орсон учраас 한국어 교재 гэхлээрэ солонгос хэлний сурах бичиг гэсэн үг юм аа. 자, 열심히 공부하고 있어요. 열심히 미릴때 одоо маш их одоо юу гэдэмдэ одоо идэвхтэй гэсэн утгаараа 열심히 공부하고 있어요. сурч байгаа гэсэн одоо харилцан яриаг сонслоо. За, бид нар одоо нөгөө нэг үйл үг тийм ээ. 일하다, 공부하다, 배우다 гэдэг үйл үг маань яаж одоо нэр үг болсон тухай хүснэгтэн дээр дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За, хүснэгтээс харахад үйл үг, нэр үг болж хувирсан жишээ гэдгийн гарцгийн доор бидний үзсэн 일하다, 배우다, 살다, 잠자다 гэсэн үйл үгүүд байгаа. За, 일하다 гэдэг маань ажил хийх гэсэн анхны хэлбэр байгаа. 일하 гэдэг нь болохоор үгийн маань үндэс дээр нь 기, шууд одоо 기 гэж залгах юм бол 일하기. Би сая хэлсэн энэ real гэдгийн хойно хэ ороод их шиг орсон байвал энэ хоёр маань шууд хамт 일하기가 гэж уншина. Тэгээд одоо өгүүлбэрт одоо жишээ олгож оруулах юм бол 우리 회사에서 일하기가 어때요? тийм ээ? Манай одоо компанид ажиллах ямар байна гэдэг өгүүлбэр гарч ирж байна. Энэ каг бид нар түрүүний хичээл дээр үзсэн тийм ээ. Энэ маань нэрлэхийн ялгалын нөхцөл одоо үгийн маань үндэс ихшгээр төгсөн байвал к нэмэгдэнэ гэж бид үзсэн байгаа. За, дараа нь 배우다 сурах гэсэн үг байгаа. 배우 гэд үгийн маань үндсэн дээр шууд 기 нэмэгдээд 배우기. Энэ маань одоо нэр үг гэсэн үг шүү дээ. Солонгос хэлний. За, 한국어 배우기가 어때요 гэсэн өгүүлбэрт одоо оруулж болно. Ихэвчлэн та бүхэн анзаарсан байх 일하기가 어때요, 배우기가 어때요 гэх маягаар асуухтаа ингэж одоо үйл үгийг нэр үг болгож хувирт юм байна гэж бас ойлгож болно. Тэгвэл тухайн байдлаас шалтгаална. За, 살다 гэдэг үг байгаа. Энэ амьдрах гэсэн үг. За, 살다 гэдэг дээрээ нөгөө сал гэд бидний одоо үзсэн 살다 гэдэг үг маань үндэс болж байгаа. Энэ дээрээ 기 нэмэгдээд 살기 амьдрах. 한국에서 살기가 어때요? солонгос улсад амьдрах ямар вэ? солонгост амьдрах ямар вэ гэж асууж байна. За, энэ маань одоо нэр үг болсон гэсэн үг шүү дээ. За, 잠자다 одоо унтах гэсэн үг. Энэний маань үндс нь бол 잠자 нэмэх нь одоо 기 ороод 잠자기 унтах гэсэн нэр үг бий болж ирж байгаа. 그 방에서 잠자기가 어때요? 그 방에서 тэр өрөөнд унтах ямар байна гэсэн өгүүлбэр гарч ирж байна. За, бид сая жишээн дээрээс харсан тийм ээ. 일하기가 어때요? 공부하기가 어때요? 어때요 гэдэг үг маань 어떻다 гэдэг үгнээс гаралтай. Яаж, ямар гэсэн утгыг агуулдаг. За, энэ маань тэмдэг нэрийг илэрхийлэхдээ 어떻다 гэдгийг нөгөө хэ алга болоод 어떤 гэсэн үг орж ирнэ. Энэ нь болохоор одоо тэмдэг нэрийг асууна. Ямар өнгөтэй юм гэхдээ 어떤 색깔 гэж жишээтэй. За, ямар аргаар яаж гэсэн утга нь болохоор 어떻게 гэж хэлдэг. 어떻게 гэж хэлнэ. За, ерөнхий тайлбар маань юм байгаа. Одоо харилцан яриагаа дахин нэг удаа сонсоод одоо илүү ойлгомжтой байх болов уу? За,
원어민 목소리로 또 한 번 더 들어보겠습니다. 일하기가 어때요? 재밌어요. 한국말 배우기가 어때요? 한국말 배우기가 조금 어려워요. 어떻게 공부하고 있어요? 한국어 교재를 보고 열심히 공부하고 있어요. За дараагийн харилцан ярианд орцгоё. Дараагийн харилцан яриаг сонсоод солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод мөн одоо нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 나라 씨는 한국 친구들이 많아요? 아니요, 한국 친구들을 많이 만나고 싶어요. 한국말을 열심히 공부해요. 네, 알았어요. 자, 나라 씨는 한국 친구들이 많아요 гэж асуусан байна. 나라 та солонгос найз олон уу? солонгос найз их үү? 아니요. 한국 친구들을 많이 만나고 싶어요. үгүй ээ. олон солонгос найзтай болмоор байна гэж хүслээ илэрхийлсэн. 한국말을 열심히 공부해요. солонгос хэлээ сайн үзээрэй гэж хэлсэн. 네, 알았어요. За, ойлголоо. За, тийм ээ гэсэн үг болж байна. За, 나라시 гэдгийн хойно ши залгадж ирж байгаа. Энэ нь гуайсан одоо нөхцөл юм. За, 한국 친구들이 많아요 гэдэг дээр 친구 гэж шинэ үг гарч ирж байна. Энэ маань найз гэсэн үг. монголоор найз гэсэн үг. 친구들이 гэдэг дээр 들 гэдэг нь олон тооны нөхцөл нар гэсэн үг байгаа. За, 많다, 많아요 гэдэг үг нь бол 많다 гэдэг үгнээс гаралтай олон, их гэсэн утгатай. 만나다 гэдэг нь уулзах, танилцах, таарлах гэсэн үг байгаа. За, 고 싶다, 싶다 гэдэг нь болохоор одоо хүслээ илэрхийлсэн одоо хийхийг хүсэж байна, хүсэх гэсэн үг юм аа. За, дараа одоо бид нар үзэх зүйл маань сая бид нар харилцан ярианд гарсан тийм ээ. 친구들을 гэсэн үгнүүд одоо нөхцлүүд орж ирж байгаа. Энэ нь болохоор монгол хэлний заахын тий ялгал, үйлдэхийн тий ялгалын нөхцөл гэж ойлгож болно. Гэхдээ одоо тухайн байдлаас шалтгаалж одоо өөрөөр бас орчуулагдана. За, үүнийг бид нар одоо хүснэгтэн дээр дэлгэрэнгүй харцгаая. За, хүснэгтэн дээрээс харахад заахын тий ялгалын нөхцөл болох 을 гэсэн жишээнүүд байгаа. За, эхний өгүүлбэр маань 저는 한국 음식을 잘 먹어요. Би солонгос хоол сайн иддэг. 음식을 잘 먹어요 гэд энийг зааж байгаа. 자, 우리 아들이 빵을 좋아해요. 만화후 달хан дуртай. 나는 사장님을 기다립니다. Би даргаыг хүлээж байна гэсэн өгүүлбэр байна. 나는 요리를 잘해요. би хоол сайн хийдэг. хоолыг сайн хийдэг. 나는 친구를 기다려요. би найзаа хүлээж байна. 노래를 부릅니다. дууг дуулж байна. дуу дуулдаг гэсэн утгатай. 제가 운전을 잘해요. жолоо барина. Та бүхэн анзаарсан бах. Энэ маань одоо үгийн маань үндэс ишгээр гээгүүл хичээр төгсөн учраас 을 залгадна. Ишгээр төгсөн тохиолдолд 를 залгадана гэдгийг харсан байна. За, бид нар хүснэгтээ хараад ерөнхийдөө хүснэгтэн дээр маань одоо үгийн хойно одоо гээгүүл хичээр төгсөн байвал 을 залгадна, ишгээр төгсөн байвал 를 залгадна гэдгийг сайн хэлсэн. За, иймэрхүү янзаар бол заахын тий ялгал үйлдэх заахта ямар нэг юм заахта 을 гэсэн одоо нөхцлүүдийг залгаж өгнө. За, сая би хэлсэн хүслээ илэрхийлэхдээ 고 싶다 гэж хэлнэ гэсэн. За, үүнийг одоо дэлгэрэнгүй одоо хүснэгтэн дээр мөн тайлбар хийж өгье. За, ямар нэгэн үйлдэл хийхийг хүссэн, хүслээ илэрхийлсэн үедээ одоо үйл үг маань яаж хуурч байгааг харцгаая. За, жишээ нь 만나다 уулзах, таарлах, танилцах гэсэн үг маань шууд нөгөө 만나 гэдэг үгийн маань үндсэн дээр 고 싶다 орж ирээд одоо уулзахыг хүсэж байна, уулзмаар байна гэсэн үг гарч ирээд одоо өгүүлбэрт 사장님을 만나고 싶어요. дарагтаа уулзмаар байна гэж орчуулагдана. За, 청소하다, цэвэрлэх гэсэн үг байгаа. Энийг одоо бас нөгөө 청소하 гэдэг үгийн маань үндсэн дээр 고 싶다, 고 싶어요 ярианы хэлбэрт ороод
고 싶어요 гэд одоо цэвэрлэмээр байна гэсэн үг орж ирж байгаа. Өгүүлбэрт орохлоорэ 집을 청소하고 싶어요. гэрээ цэвэрлэмээр байна гэсэн үг гарч ирж байна. За, 결혼하다, хуримх хийх, хуримлах гэсэн үг байгаа. 결혼하고 싶어요 гэд бас нөгөө 고 싶다는 결혼하 гэд үгийн маань үндсэн дээр 고 싶어요 гэж орж ирж байгаа. 내년에 결혼하고 싶어요 гэсэн өгүүлбэр маань дараа жил хурмаа хийнэ, хурмаа хиймээр байна гэж орчуулагдана. За, 먹다. 먹다 гэдэг үг маань мөн адилхан шууд нөгөө нэг үгийн маань үндсэн дээр go 싶다 гэж орж ирээд 먹고 싶어요. 케이크를 먹고 싶어요. торт идмээр байна гэсэн үг орж ирж байна. За, 가다. явах гэдэг үг маань мөн адилхан 가고 싶어요. 몽골에 가고 싶어요. 몽골 явмаар байна гэж орчуулагдана. За, 운전하다. жолоо барих. 운전하고 싶어요 гэсэн үг маань одоо мөн адилхан одоо үгийн маань үндсэн дээр 고 싶어요 гэж орж ирээд 내가 운전하고 싶어요 гэсэн өгүүлбэр орж ирж байна. Би жолоо барьмаар байна. Одоо ямар нэгэн одоо хүслээ илэрхийлэхдээ 고 싶다 гэдэг маань үгийн маань үндсэн дээр шууд залгадаад ямар нэгэн хүслээ илэрхийлэхдээ 고 싶다 одоо 하고 싶어요 гэж одоо хэлнэ. За, дараагийн үзэх хэсэг маань бол одоо өөр хүний тухай хэлэхдээ яаж хэлэх вэ гэхээр одоо өөр хүн тийм юм хийхэр хүсэж байна гэдэг өгүүлбэр маань 고 싶어 하다. одоо үйл үгийнхаа үндсэн дээр шууд 고 싶어 하다 гэж одоо залгаад одоо тэр хүн хийхийг хүсэж байна одоо гэсэн өгүүлбэрийг бий болгож болно. За, үүнийг бас хүснэгтээс хараад дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За, хүснэгтээр харахад 3 дахь хүний тухай хэлэхдээ одоо өөр хүний тухай хэлэхдээ 고 싶어 하다 гэж нөхцөлдүүлнэ гэсэн. За, 나가다 гарах ямар нэгэн одоо өрөөнд байж байгаад гарах гэсэн үг. 나가다 гэдэг үг маань шууд нөгөө нэг үгийн маань үндсэн дээр 고 싶어 하다. 나가고 싶어 하다 гэд 아이가 밖에 나가고 싶어 해요. хүүхэд гадагшаа гарахыг хүсэж байна. гадагшаа гарах гээд байгаа юм шиг байна гэсэн одоо өгүүлбэр бий болгоно. 만나다 мөн адилхан 만나고 싶어 해요 гэж ороод 그 사람이 나를 만나고 싶어 해요. тэр хүн надтай уулзмаар байна. уулзахыг хүсэж байна. уулзах гээд байна гэсэн өгүүлбэр болж байна. 오다 오고 싶어 해요. шууд нөгөө нэг үгийн маань үндсэн дээр 고 싶어 해요 гэж залгадаад одоо ирэхийг хүсэж байна. 우리 부모님이 서울에 오고 싶어 해요. манай эцэг их 서울д ирэхийг хүсэж байна гэсэн өгүүлбэр бий болж байна. За, өөр хүн одоо өөр хүний тухай хэлэхдээ 고 싶어 하다 гэж одоо залгана гэдгийг ойлголоо. За, дараагийн үзэх хэсэг маань бол бидний харилцан ярианд 알았어요 гэсэн үг гарч ирж байгаа. Энэ маань 알다 мэдэх одоо ойлгох гэсэн үгнээс гаралтай 알았어요 гэж хэлдэг. ойлголоо гэсэн утгаараа. Энэ нь болохоор өнгөрсөн үйл үгийн өнгөрсөн цаг учраас дараагийн хичээл дээр бид нэр одоо үйл үгийн цагтаа танилцсан. Тэр тухайн үед одоо дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За, дараагийн хэсэгт орохоос өмнө одоо саяныхаа харилцан яриаг дахин давтаж сонсоод дараагийн одоо харилцан ярианд орцгоё. 원어민 목소리로 또 한 번 더 들어보겠습니다. 나라 씨는 한국 친구들이 많아요? 아니요. 한국 친구들을 많이 만나고 싶어요. 한국말을 열심히 공부해요. 네, 알았어요. За, жоохон хурдан тайлбар болчлоо. Гэхдээ яг та бүхэн тайлбараа сонсоод бас дахиж сонсоход илүү ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. За, дараагийн харилцан ярианд орцгоё. дараагийн харилцан яриаг солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод мөн одоо нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 뭐 줄까요? 녹차 주세요. 제가 녹차를 좋아해요. 아, 그래요? 저도 녹차를 좋아해요. 이것은 무슨 책이에요? 소설책이에요. 책 읽기를 좋아해요? 네, 좋아해요. 자, 뭐 줄까요? 요호. 녹차 주세요. 제가 녹차를 좋아해요. 너건차 오야, 너건차 오겠죠? 비 너건차 똘따이마. 아, 그래요? 저도 녹차를 좋아해요. 아, 디모. 오, 디모. 비치스 너건차 똘따이. 지슨배?
이것은 무슨 책이에요? 인 ямар ном юм бэ? 소설책이에요. уран зохиолын ном. 책 읽기를 좋아해요? ном унших дуртай юу? 네, 좋아해요. тийм ээ, дуртай. За, бидний харилцан ярианд 녹차 줄까요? гэд 녹차 гэж үг орсон байгаа. Энэ ногоон цай гэж хэлж байгаа. Бид манайхаар бол харцаа гэж байгаа. 좋아하다 гэдэг нь дуртай. 저도 녹차를 좋아해요 гэдэг дээр дуртай. Би 좋아해요. дуртай гэсэн үг. За, 소설책. уран зохиолын номыг хэлж байгаа. 소설 гэдэг нь уран зохиол, 책 гэдэг нь ном гэсэн үг тийм ээ. 소설책 уран зохиолын номыг хэлж байгаамаа. За, шинэ үгнүүд маань ерөнхийдөө ийм байгаа. Сая бидний харилцан ярианд гарсан дүрмийн тайлбар дээр 뭐 줄까요 гэд асуусан байгаа. Энэ дээр болохоор одоо үйл үгийн үндсэн шууд залгадах бөгөөд үйл үгийн маань үндэс одоо ишгээр төгссөн байвал илгаё залгадна. Гийгүүлэгчээр төгссөн байвал улгаё залгадна гэж ойлгоно. За, энэ нь болохоор зөвшөлдөх одоо хэлбэрийг бий болгоно. Жишээлбэл одоо чанар을 할까요 гэвэл уцдах уу? Одоо 내일 일찍 만날까요? маргааш одоо эрт уулзах уу? 제가 아이를 보고 있을까요? гэвэл маргааш одоо би танаа хүүхдийг харж байх уу гэдэг зөвшөөрөл авах маягаар зөвшөлдөх маягаар хэлж байгаамаа. 일까요? ойлгосон тийм ээ. За, дараагийн үг бол 주세요 гэж хэлсэн байгаа. 주다 гэдэг үгнээс гаралтай. 주세요 гэвэл одоо үгийн маань үндсэн дээр үгийнхаа үйл үгийн үндсэн дээр шууд 세요 гэж орж ирэх юм бол хүндэтгсэн хэлбэр бий болж ирнэ. За, үүнийг одоо хүснэгтэн дээрээс хараад тайлбар хийж өгье. За, хүнддэх хэлбэрийн нөхцөл болох 의세요 гэдгийн жишээлээр бол 누가 가세요 гэдэг одоо тийм ээ үйл үгийн маань үндсэн дээр шууд 세요 орж ирээд 흰 явах вэ гэсэн үг бий болж байна. 이번에 나라 씨하고 철수 씨가 같이 가세요. гэдэг нөгөө шууд одоо үгийн маань үндсэн дээр 세요 орж ирээд энэ удаад 나라 철수 хоёр хамт яваарай гэдэг тийм ээ хүндэлж өгч байна. 좀 조용히 하세요. 지메고 베노 тийм ээ хүндэлж өгсөн одоо 하다 조용히 하다 гэдэг дээр 세요 орж ирээд 지메고 베노 모두 같이 손을 잡으세요. бүгд гар гараа барьно. бас та бүхэнд хэлэхэд 세요 гэдгийн одоо үгийн маань гийгүүлэгчээр төгссөн байвал 세요 гэж залгадана. бүгд гар гараа барьно. 이 부분을 잘 닦으세요. мөн одоо давхардаж орсон гийгүүлэгч байгаа. энэний хон шууд 세요 гэж залгана. энэ хэсгийг сайн арчаарай гэсэн үг болж байна. За, 많이 구경하세요. 구경하다 гэдгийн үндсэн дээр 세요 нэмэгдэж орж ирээд одоо хүндэтгсэн хэлбэрээрээ тайван үзэж болно. одоо их юм үзэж болно гэж орчуулна. 여기 좋은 물건 싸게 사세요. одоо энэ сайн чанарын хямдхан бараагаа аваарай гэсэн өгүүлбэрийг болж байна. 사세요. 사다 гэдэг үгнээсээ шууд одоо 세요 нэмэгдээд одоо хүндэтгсэн хэлбэрээр худалдаж аваарай гэж. 안녕하세요. бидний нөгөө мэдчилгээний үг 안녕하다 гэдгээс 안녕하 гэдэг дээрээ шууд 세요 нэмэгдээд сайн байна уу? 여기 앉으세요 гэдэг дээр одоо гийгүүлэгчээр төгсөн учраас 의세요 нэмэгдээд энд сууно гэсэн өгүүлбэр бий болж байна. За, хүндэтгэлийн хэлбэр маань иймэрхүү янзаар бий болд юм байна гэдгийг ойлголоо. За, харилцан яриагаа дахин давтаж сонсоод одоо дахиад ойлгомжтой авах болов уу гэж найдаж байна. За, ерөнхийдөө хичээл маань ингээд өндөрлөж байна. Одоо бүх харилцан яриагаа давтаж сонсцгоё. 뭐 줄까요? 녹차 주세요. 제가 녹차를 좋아해요. 아, 그래요? 저도 녹차를 좋아해요. 이것은 무슨 책이에요? 소설책이에요. 책 읽기를 좋아해요? 네, 좋아해요. 식당은 어디에 있어요? 저기에 있어요. 탈의실은 어디에 있어요? 저 뒤에 있어요. 같이 가요. 미안해요. 괜찮아요. 일하기가 어때요? 재밌어요. 한국말 배우기가 어때요? 한국말 배우기가 조금 어려워요. 어떻게 공부하고 있어요?
한국어 교재를 보고 열심히 공부하고 있어요. 나라 씨는 한국 친구들이 많아요? 아니요, 한국 친구들을 많이 만나고 싶어요. 한국말을 열심히 공부해요. 네, 알았어요. 뭐 줄까요? 녹차 주세요. 제가 녹차를 좋아해요. 아, 그래요? 저도 녹차를 좋아해요. 이것은 무슨 책이에요? 소설책이에요. 책 읽기를 좋아해요? 네, 좋아해요. За өнөөдрийн хичээл маань ингээд өндөрлөж байна. Та бүхэн доор гарч байгаа хаягаар ороод хичээлээ давтаж үзээрэй. За дараа уулзлаа баяртай. Аньонхи 계세요.